дийлгэр онцлогтой зохион байгуулагдаж байгаа. Үнийг та бүхэн маань харж байгаа. За өнөөдөр Богдхонд Монгол Улсын хушууны Мэрэн занг гадаад явдлын яамны дүшмэл Монгол Ард улсын сангийн сайд төр нийгэм соёл шинжлэх ухааны нэр зүтгэлтэн Өмнөгов аймгийн үүсгэн байгуулагчдын нэг Баян уус сумын угуул Бонь Базрын Дорж агсны номын нээлт боллоо. Номын нээлтэнд аймгийн удирдлагууд болон Дорж агсны 30 очирватай хамаатны зэвхэн цэгмэдийн сумья болон номыг бүтээх үйлрэгт оролцсон ах トゥ төр төрөсөд оролцлоо. Дорж Мэрэн нь Монгол төрийн түүхэнд онцгой мөр үлдээсэн говьоос төрөн гарсан олон талын авьяас бэлэг холч ухаан эх оронч үйлчлэрэн үеийн үед алдаршин дурсагдах эрхэм хүмүүн юм а. Ер нь бол энэ хүмүүс төрийн хар хүн аливаа одоо ултай шийдвэр өгөх ултай урт хугацаанд зөв үр дүнгээр харж гаргадаг байсан. Тэгээд бол энэ төрийн албанд томилогдоод нийтийн төлөө ажиллахдаа бол шуналгүйгээр хүмүүсийнхээ нийтийн ашиг одоо нийтийнхээ улс орныхоо болоод орон нутгийн ашиг сонирхлыг үнээс хамгаалж ажиллаж чаддаг юм төрлийн жишээ байсан. Тэгэхээр энэ хоёр одоо чанар бол бид нар цаашдаа авч явж дараагийн өнөөгийн бидний бол дараагийн хэрвээ та төрийн албан төрийн амьдралд одоо олон нийтийн ажил хийвэл энэ үнээс энэ хоёр зүйлийн суулгах юм шүү гэж бас зориуд хэлж гэж бодсон юм аа. Ер нь түүхэн хүмүүсийн үлэг оройд хойл бол одоо өмнө говьт ингээд одоо энэ Мэрэн Дорж байгаа сайд байсан тийм төрийн түвшээ энэ хүний үйл хэргийг Монгол улсын ерөнхий улс орны сургуулийн түүхийн сургагчид тухайлбал Өмнөгов аймгийн ерөнхий улс орны сургуулийн сурагчид бүр багаас нь ахуулаад ингээд мэдүүлэх хэрэгтэй үр хойч залуу үед хойч үедээ ямар агуу алдартай хүн байсан бэ гэдгийг одоо мэдүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл Дундгов аймгийн төвд одоо анхны одоо 11 оны үндэсний хувьсгал ихийг тавилсан сангийн сайд түшээ чам чагдарж байгаа гişөө морь унсан гişөө байна. Өмнөгов аймгийн төв дээр Мэрэн Дорж байгаа гişөө 22 оны сангийн сайд. Энэ хоёр хүн чинь нэг аймгийн нэг хушууны хүмүүс байсан шүү дээ. Ингээ бодох юм бол одоо энэ чинь нэг одоо түшээдхэн аймгийн хүмүүс юм байгаа. Тэгээд энэ бол өвөг дээдс маань бидэнд одоо энэ том газар нутагтаа тусгаардаг хэрэгчлээ олголцсон. Тэгэхээр энэ үйл хэргийн төлөө тэмцсэн энэ түүхэн хүмүүсийг одоо алдаршуулж бахархах бол бидэнд хамгийн чухал байдаг юм шүү гэдгийг энэ өдөр хэлье гэж бодож. Түүний амьдрал үйл хэрэг нь төрийн алба хассан энгийн бус харин Монгол улсын тусгаар тогтнол төр дэсний хөгжил эдийн засаг боловсрол шинжлэх ухаан соён гэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн байсныг түүхэн их сурвалжууд тодхон гэрчилдэг. Мэрэн сангийн сайд Бонь Базрын Дорж баримт бичгийн эмгэтгэлэн Монголын төрийн түүх тусгаар тогтнолын төлөөх үеийн тэмцэл улс орны хөгжлийн түүхийг танин мэдэх үн цэнтэй бүтээл болсныг ном бүтээгчид онцоллоо.